Сайн байна уу? Ментор Цэги байна. Танд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн энэ хичээлээрээ тантай хамт хүүхдтэйгээ наачиг, нандин харилцаа өрнүүлэхэд хаанаас эхэлж болох вэ? Эцэг эхийн зүгээс би өнөөдөр юу хийж болох вэ гэдгийг хамтдаа ярилцахаар төлөвлөд байна. За тэгээд энэ хичээлийн хүрээнд хүүхдүүд эцэг эхтэйгээ ярилцдаггүй, гол шалтгаанууд юу байдгийг, мөн хүүхдтэйгээ хизээнээс яаж ярилцаж эхлэх вэ? За сонсох болон ярилцахдаа бид нар ээжүүд аавууд бидний гаргадаг алдаа буюу хэрхэн сонсож ярилцахдаа анхаарах вэ? Мөн эерэг харилцааны эхлэл юу ах вэ гэдэг дээр мөн хүүхдтэйгээ яг өнөөдрөөс эхлээд ярилцах гахалтай дасгалыг та эддээ өгөх болно. За тэгээд эцэг эх танаас хамгийн ихний асуултыг асуумаар байна. Та хүүхдтэйгээ хэр ярилцдаг вэ? За манай ээж аваад би ярилцдаг гэж хариулж байгаа бах тийм ээ. За хэр хугацаанд яаж ярилцдаг вэ? Өдөрт хэдэн минут ярилцж байна? Ярилцахтаа та хоёр яг юу ярилцж байна вэ гэдэг маш чухал. Тэгэхээр бидний гаргадаг нэг алдаа юу байдаг вэ гэхээр заримдаа ярилцдаг. За орой хичээлсээ ирээд юу байсан миний хүү хичээлэн дайжгүй юу дайжгүй? Сайн байсан уу? Сайхан байсан гэдэг юм яриануд болдог. Тэгвэл ярилцна гэдгийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр илүү хүүхдийнхээ зүрх сэтгэл дотор нь орж уудалж тэр сэтгэлийг нь сонсно гэдэг талаас нь илүү ярилцгаж байгаа юм шүү. За тэгвэл зарим ээж аавуудад маань тулгардаг бэрхшээлүүд болохоор юу гэдэг вэ? Хүүхэд маань ярилцахгүй байгаад байна, дуугаагаад байна, дуугаа хураачаад өрөөндөө орчгаад байна, хаалгаад өвччээд байна. Ямар нэг юм асуухаар ярихгүй байгаад байна, ууртай байгаад байна, халттай болчлоо гэдэг асуултууд байдаг. Тийм ээ. Тэгвэл танд энэ асуултууд байгаад байна уу? Тэгвэл энэ дээр маш олон шалтгаанууд байдаг. За хүүхдийн маань сэтгэл зүйн хувьд таагүй байгаад байгаа анги хамт олноос авсан, нийгмээс авсан янз бүрийн асуудлуудаас болоо хүүхд чинь өнөөдөр юу гэдгийг тантай ярилцахгүй, ууртай, хаалттай байгаад ээж магадгүй. Гэхдээ эцэг их биднээс шалтгаалж болох зарим шалтгаанууд байдаг. Энэ нь юу байдгийг бэ гэхээр бид нэр хүүхдүүдээ нэг талаасаа сонсож чаддаггүй. Нөгөө талаасаа бид нар шууд заах гэж оролддог. За магадгүй шүүмжилдэг. Бидний харьцуулт зэргээс болоод хүүхдүүд маань ээжтэй аавтай ярихаар угаасаа л намайг сонсдоггүй шүү дээ. Хичээлээ хийж байхдаа магадгүй уцаа үзэж байхдаа намайг за тэгсэн гэж өнгөрчдөг. Магадгүй юу гэхээр бид нар ярилцна гэхлээрэ ээж аавд бид нар маань би ээж нь л юм чин гэдэг үүднээсээ юу гэхээр эн чинь ийм биш шүү дээ. Ийм байхгүй юу гэж хүүхдийнхээ заах гэж засах гэж оролддог. Энэ нь нэг талаасаа муу биш л дээ. Ээжүүд бидний хүүхдийн өөрийнхөө мэдж байгаа зүйлийг хүүхдээ ойлгосоо гэсэн тэр хүүхдээ хайрлаж байгаа чин сэтгэлэл байгаа боловч хүүхдэд маань ойлгохдохлоор энэ юу гэдэг вэ гэхээр шууд л намайг шүмжлээд байна, засаад байна. Миний үзэл бодлыг сонсохгүй байна гэж ойлгогддог талнууд байдаг. За тэгвэл юу вэ гэхээр нөгөө талаас шүмжилж эхэлдэг. Сайн муу хийсэн үйлдэл хийсэн үгийг нь бид нэр шүмжилж эхэлдэг. Энэ үед хүүхдүүд юу вэ гэхээр угаасаа юу ч хийсэн ээж угаасаа шүмжилдэг юм чинь яаж ч хийсэн юу ярьсан ч ээж угаасаа шүмжилдэг юм чинь заавар ярих шаардлага байхгүй юу ч хийх шаардлага байхгүй би чимээгүй байвал надад илүү таатай байна гэдэг үднээсээ явах гэхээр өөрсөндөө хаалт бий болгоод чимээгүй эсвэл ууртай нэгэн болж хуурдаг. За дараагийн нэг зүйл маань бид нар хүүхдээ ангийнхан таана, найзууд таана эсвэл үеэлтэй хин нэгэндээ нахтаа нэгчтэй гэр бүл дотроо харьцуулж эхэлдэг. Дүү чинь ингэж байх чи дандаа ингэж хаад ингэхээр яадгийн чи айлын том бицтэй одоо чи юу нэг юм байх ёстой чи дандаа л ингэдэг үстэй гэдэг ч юм уу ийм байдлаар харьцуулалт хийж эхлэх үед юу гэхээр хүүхдүүд маань яах дургүй болж эхэлдэг, тантай харилцах дургүй болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл нөгөө нээлттэй харилцаа маань байхаа болоод илүү хаалттай харилцаа болж эхэлдэг бахнэ. За хүүхдтэйгээ илдэг нандин харилцаа, найзлах харилцаа үүсэх хамгийн ихний суурь ханаас хизэнээс эхэлдэг вэ гэдэг дээр багш нь яриа. Тэгээд бидний аргаад байдаг хамгийн том алдаа юу байдаг вэ? За ер нь бол харилцааны хамгийн суурь бол бид нар сайн мэдж байгаа шүү дээ. Ярилцах, хэл яриагаараа бид нар ойлголцох гэдэг хамгийн том зүйл байгаа. Тэгвэл энэ зүйлийг бид нар хизэнээс хийж эхлэх ёстой юм бэ гэхээр магадгүй бид нарыг анх удаа жирэмсэн болоод эмчэд үзүүлэхлээр эм чинь за одоо хүүхдтэйгээ ярилцаж эхлээрээ гэдэг зүйлийг хэлдэг тийм. За тэгээ хүүхэд нь 3-4 сар хүрээд ирэхлээрээ хөдлөж эхлээд ээжигээ өөдөөс
одоо реакц үзүүлж эхэлдэг тийм. Тэгвэл бид нар хүүхэд маань анх хөвлөд бий болсон цагаас эхлээд бидний сэтгэл хөдлөл, мэдрэмж, бодол, бидний байгаа байдлыг, юу ярьж байгааг, юу бодож байгааг, сэтгэл нь тавтай байгааг, тавгүй байгааг бүгднийг хүүхэд маань анзаарч тэрийг өөр дөрөө тусгал болгож ирдэг. Өөрөөр хэлбэл бид нар хүүхдээ хөвлөд олцсон цагаас нь эхлээд хүүхдтэйгээ харилцаа өрнүүлэх ёстой гэсэн үг. Ингэжээж бид нар юу гэхээр хүүхдтэйгээ нөгөө найз шиг нөгөө нандин гайхалтай харилцаануудыг өрнүүлэх ёстой гэдэг. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр магадгүй хөвлөд байх үед нь ярина, заримдаа аав нь ярина тий. За жоохон юм чинь гэд заримдаа ярихгүй. За энэ ойлгохгүй байгаа гэд хүүхдтэйгээ 1-2 настай байхад нь юмнууд ярихгүй, хэлгүй юм чинь, хэлд ороогүй юм чинь гэж боддог ч юм уу. Энэ зүйлээсээ болоод бид нар жоохон том болоод ирэхлээр нь зэрэг хүүхдтэйгээ за ярилцъя хоёулаа юу болов яав миний хүү яагаад өнөөдөр ийм тавгүй байгаад байна гэж асуух үед хүүхэд маань юу гэж хариулдаг вэ гэхээр тэр угаасаа л тэр ярилцахгүй байгаа зүйлийг сэтгэл дотроо мэдэрж исэн учраас хүүхэд маань зүгээр хэлээрээ хэлэхгүй байгаа ч гэсэн та надтай угаасаа ярьдаггүй л хэвчтэй. Тэгээ одоо яг яад ярих гэдэг байгаа яг юу ярих юм би ойлгохгүй байгаа тийм. Ярина гэдэг нь юу нь юу гэсэн үг юм гэдэг мэдрэмжүүдийг хүүхэд маань авч идэг. Тэгэхээр бид нар хүүхдтэйгээ хөвлөд бий болсон цагаас нь ахуулаад ээж нь аав нь чамайг хайрлж гин, хүсэж гин, хүлээж гин, догтлж гин, тийм ээ? За дараа нь юу гэхээр хэдүүлээ аз жаргалтай амьдрал наавдаа ээжтэй аз жаргал авчирж байгаа гэж дандаа сайхан өрөөлийн үгээр хүүхдтэйгээ ярилцсан. Мөн хүүхэд маань төрөөл нэг сар болоод тийм бид нар төрсөн хүүхдээ хараад өө яасан хөөрхи юм бэ гэж ярьж эхэлдэг шүү дээ. За тэгэл сар болоод бидний үүдээс ваа гаа гэл хүүхэд маань ганганаал яриад эхэлдэг. Энэ үед нь ээж наав нь босоол нөгөө сайхан өрөөлийн үгээр ярьж эхэлнэ. Маш их хайртай шүү хүсэж байгаа хурдан том болохыг аав нь ээж нь хүлээж байгаа гэдэг ч юм уу юм гайхалтай үгээр хүүхдтэйгээ байнга ярьж эхэлнэ. Чи өнөөдөр сайхан байна уу? Тийм сайхан байна. Ээжтэй нь ч бас сайхан байна гэх мэтчлэнгээр тийм ээ. За дараа нь юу вэ гэхээр 1-2 нас хүрээ шулганаал ааваа ээжээ гэж хүүхэд нь үү тэгсэн үү за яасан гэл хүүхдийн таньж мэдэх үйл явц тэндээс эхэлдэг. Тэр хүүхд ер нь тгээс 3 нас хүртлээр хүүхдийн амьдралын хамгийн чухал үе байдаг. Хин нэгэнтэй яаж харилцаа ойлгодог, хин нэгэнд яаж хандхаа ойлгодог, ирээдүйн тэр зам мөр хүртэл тэрүүгээр зурагдж идэг тийм хүүхэд тэр хайрыг авч чадсан бол хин нэгнийг хайрлаж чаддаг. Тэр үедээ хайр гэдэг зүйлийг мэдрэхгүй бол ирээдүйд хин нэгнийг хайрлаж мэдэхгүй тэр үед аав ямар холбоотой байсан, ээж ямар холбоотой байсан гэдгээс шалтгаалаад эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг зүйлийг танин мэддэг. Энэ үйл явц бүгд явагдчихэдэг. Өөрөөр хэлбэл 3-4 нас гэдэг бол хүүхдийн тархины маш том хөгжил явагдчихэдэг үе байдаг учраас яг энэ үед нь бид нар маш олон үгээр, маш баялаг үгээр ярилцаж хүүхдтэйгээ сурах нь өөрөөр хэлбэл их нандин байх нь, их ойрхон байх нь, илүү дотн байх нь ирээдүйд хүүхдтэйгээ тийм харилцаатай байх, ирээдүйн хүүхдийнхээ амьдралыг тийм харилцаагаар дүүргэх тэр суурийг бид нар тавьж идэг байх нэ гэдгийг ээж аавд маань бас анхаараарай, анзаараарай гэж менторийн хувьд хэлмээр байна. За тэгвэл өнөөдөр хүүхд өсгөөд хүмүүжүүлээд хайрлаад халамжлаад явж байгаа сайхан үрстэйгээ бид нар хэрхэн харилцах вэ гэдэг дээр ментор нэрээ. За хамгийн гол зүйл маань юу байдаг вэ гэхээр сонсох гэдэг зүйл байдаг. Энэ хүнийг сонсож сурна гэдгээс маш олон зүйлүүд ойлголцлыг хамгийн том зүйлүүд шалтгаалж идэг. Ханийгаа сонсож сурах, хүүхдээ сонсож сурах тийм бид нар дутуу сонсоод л дутуу ойлгоод л дутуу хийгээд л гүгээд идэг тийм ээ. Тэгтэл юу вэ гэхээр сонсоод хүүхдийн тэр цаана зүрх сэтгэл дотор юу байна вэ гэдэг энэ сонсохоос маш олон зүйлүүд шалтгаалж идэг юм аа. За тэгээд хамгийн ихний зүйл нь сонсохтаа анхаарах зүйл бол төгшөөхгүйгээр сонсох. За ямар ядаргаатай энэ төвхтөө за байж би одоо хоолоо хийж гин за би одоо киногоо үзэж гин нэг юм хийгээдгий гэд уцаа бариад телевизээрээ үзээд эсвэл ямар нэгэн зүйлээ хийгээд сонсох гэхээсээ илүүтэйгээр хүүхдтэй яг цаг зориулаад хэдүүлээ нэг юм тодорхой цөөхөн минутыг зориулаад сонсох нь маш чухал гэдэг. Тэгээд
хүүхдүүд маань энэ үед бидний бодож байгаагаас маш өөр мэдрэмжүүдийг авч яадаг. Ээж намайг сонсож гин, сонсохоос эхлээд хүүхд ээж намайг хайрладаг юм биш үү? Намайг ойлгодог юм биш үү? Миний төлөө юм биш үү гэдэг мэдрэмжүүдийг авч яадаг учраас ингэж сонсож өгөөрэй. За дараа нь яриаг нь таслахгүйгээр сонсороо. Бидний заримдаа гаргадаг алдаа юу гэхээр биш штэ наадах чинь тийм гэдэг ч юм уу те чи буруу яриад байна ч гэдэг юм уу за байж би одоо ингэж хийж гэдэг юм уу те ийм үгнүүд гаргадаг. Тэгэхээр хэдүүлээ хүүхдийнхээ яриаг юу ярьж байсан ч гэсэн сонсод дуусаад сонссныхаа дараа юу гэхээр за миний хүү яриа дууссан уу за тэгвэл ээж нь одоо араас нь ингэж ярьж болж юм чиний ярьсан ийм юм байна зөв үү гэдэг ч юм уу ингэж ярилцсанаа гэсэн үг. За дараа нь чанартай цаг зориулж ярилцах гэдэг маань юу гэхээр уцаа тавиад яг телевизээр унтраагаад яг хүүхдтэйгээ хойлохнаа байжгаад магадгүй хойлохнаа машиндаа төгчрээд явах үе бол миний хувьд багшийнхын хувьд бол маш гоё юм чанартай зориулдаг цаг байдаг. Хоёлаа намхан ая тавьчгаад хүүхдтэйгээ маш гоё ярилцах чин сэтгэлээсээ ярилцах юм бүч бас их гоё байдаг. За гих мэдчлэнгээр эсвэл яг хүүхдтэй цаг зориулаад одоо миний хувьд өсвөр насныхаа охинтой бол цаг зориулаад хоёлаа болцоо хийгээд одоо цаартаа нэг удаа ч юм уу хойлохнаа гадаа гараад аяга кофе цаас амттай юм авч идээд тэгээд сууж явахдаа хүүхэд бол ээж нь чамайг сонсч байна. Миний охинд хэлмээр юм юу байна гэх үед хүүхдүүд маань нөгөө сэтгэл дотор байгаа таагүй мэдрэмж болсон зүйлүүд өөрт нь ямар санагдсан гэдэг бүх зүйлийг ээжтэйгээ чин сэтгэлээсээ хуваалцаж эхэлдэг. Дараагийн зүйл нь хүүхдийнхээ төвшөнд очиж сонсон. За өсвөр насны хүүхдтэй бол яг өсвөр насны үе дээр очиж жагаад өөрөө тэр үеэ дурсан санаж агаад хүүхдтэй ярьж өгч жагаад хамтдаа суугаад тэр хүүхдийнхээ сэтгэл зүй мэдрэмж ямар байдаг гэдгийг илүү гоё ойлгож сонсох. За магадгүй одоо юу гэдгийг 4 настай хүүхдтэйгээ ярьж байгаа бол 4 настайхаа хүүхдийнхээ төвшөнд нь доошо сууж агаад ойрхон очиж жагаад тоглоомоор нь дамжуулаад ч юм уу те за миний хүү яасан гинэ те за дээрэс нь харцгаал бид нар яасан гинэ юу болсон гинэ яачаад байгаа юм бэ гэл ингээд яривал хүүхд маань тэр болгон өөрийнхөө сэтгэл дотор байгаа тэр мэдрэмжүүдийг таагүй мэдрэмжүүдийг биднэрт хуваалцахгүй. Тийм болохоор илүү гоё хүүхдийнхээ төвшөнд нь очиж жагаад хилдэж жагаад ч юм уу те тэр гоё төвшөнд нь очиж жагаад тоглонгой тэр хүүхдтэй ялцах үед хүүхдүүд маань илүү гоё нээлттэй илүү гоё яриануудыг хийж чамааг та хоёрын хоорондын харилцаа илүү татна болж эхэлдэг гэсэн. За дараа нь шүүмжлэхгүйгээр сонсно. За энэ бол маш чухал. Шүүмжлэх үед хүүхдүүд маань зүгээр л урд дураа хан усгаж эхэлдэг. Тэ? Хан усгаж эхэлдэг. Ээж мянган сайхан юм хэлсэн ч тэрийг хүлээж авах чадваргүй болж эхэлдэг. Ээж шүүмжлээд дандаа л ингэдэг ээж ингэдэг бодлол орж ирэхээс биш нэрээ энэ шүүмжил дотор нэг үнэн үг байна шүү. Энийг нь авчээ гэдэг бодол хүүхдүүд маань юусаа ордоггүй. Тийм болохоор шүүмжлэн гэхээсээ илүүтэйгээр ээж нь ингэж бодож гэн гэдэг үүднээсээ хүүхдүүдтэйгээ хуваалцаж ярилцаарай. Тэгэд шүүмжил өөрөө хүүхдийг маш итгэлгүй болгож яадаг, хаалттай болгож яадаг. Их шүүмжлэгдээд байсан хүүхд гадагшаа өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж яадаг. Аливаа юмыг санаачлан хийх шийдвэр гаргах чадвар нь буурж идэг гэдэг нь бол үнэхээр сэтгэл зүйн үдээс маш томор тогтоогдсон зүйл байдаг шүү. Тэгэхээр хүүхдээ аль болох шүүмжлэн гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө үзэл бодлыг ээж нь нэг иймэрхүү байгаад байна. Чиний хийсэн надаа ингэж байна. Ингэж бодогдоод байна. Чи юу гэж бодож байна гэдэг байдлаар хүүхдтэйгээ харилцаа өрнүүлээд энэ зүйлсийг ярилцахдаа сонсохдоо бас анхаарал үзээрэй гэж менторхны үед хэлмээр байна. За дараагийн нэг гайхалтай зүйл бол юу гэхээр ярилцлагатаа анхаарах зүйлс. За тэгвэл ээж аав бид нар ярилцлагатаа яаж ярилцах вэ гэхээр мэдээ сая багш нь ярьсан тусгайлан цаг гаргаж ярилцаарай. Хүүхдтэйгээ хүүхд бүртээ цаг гаргаж ярилцаарай. Хүүхдүүдтэйгээ суучаа за ярилцъя гэхээсээ илүүтэйгээр 6 настай хүүтэйгээ нэг тодорхой 30 минут, 10 минут, 13 настай хүүтэйгээ нэг 10 минут гэх мэтчлэнгээр тодорхой цаг гаргаж
ярилцаарай. За мөн юу гэхээр хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг ойлгож ярилцаарай. 6 настай хүүхдтэйгээ би юу ярилцах вэ? Энэ хүүхдийн хувьд юу чухал байдаг вүлээ? 13 настай хүүхдийн хувьд юу чухал байдаг вүлээ? Жишээлбэл өсвөр насны хүүхдүүд бол илүү үнэлэгдэх мэдрэмжтэй, хүндлэгдэх мэдрэмжтэй, намааг анхаарч байна гэдэг зүйлийг авах үед илүү өөрийнх нь бүх зүйлээ нээж ярахад бэлэн байдаг учраас тэр мэдрэмжүүдийг хүүхдтэй өгж ярилцах. За магадгүй бүр 4 настай хүүхдтэйгээ ярилцж байгаа бол энэ үед танин мэдхийн үйл явц маш хүчтэй явагдаж байгаа учраас нөгөө яагаад гэдэг асуултанд нь хариулахад бэлэн харин яасан болоо би ч бас мэдэхгүй байна гэж хариулж болно шүү дээ тий. Энэ мэдчлэнгээр хүүхдүүдийнхээ тэр нас сэтгэхүй хинтээ ярилцаж байгаа илээ гэдгээ бид нар бас тодорхой хэмжээгээр ойлгоорой. Тэгээд энэ нас сэтгэхүйн онцлогийн талаар бас ментор нь бол хүүхдийнхээ найз нь бай гэд хөтөлбөр дээрээ бас энэ тодорхой заадаг байгаа. Мөн бид нар үнэхээр өнөөдөр интернет орчин хөгжсөн учраас тагид маань онлайнаар бас хайгаад үзвэл тодорхой хэмжээний мэдээллүүд бас байдаг шүү гэж хэлье. За дараагийн нэг юм нь юу гэхээр хүүхдийнхээ төрөлхийн зан чанарын онцлогийг ойлгож ярилцах. За хүүхд маань гихгүйгээр ер нь энэ хараад дэлхийд эрхийн 8 тэрбум хүмүүс чинь өөр ингэсэн төрөлхийн зан чанар, энергийн онцлогтой байгаа. Тэрийг нь хэдүүлээ ойлгож ярилцъя. Тэрийг нь хэдүүлээ ойлгож авъя. Тэрнийхээ дараа юу гэхээр хүүхд минь хүн болгон өөр юм биш үү гэдэг үүднээсээ хүүхдтэй ярилцах юм бол юу гэхээр бид нар хин нэгэнтэй харьцуулахгүйгээр өөрийнхөө бага настай харьцуулахгүйгээр ч юм уу харилцаа яриануудыг энэ миний хүүхдийн онцлог юм биш үү? Хүүхд минь төрөлхийн дотгошоо интроверт юм биш гэдэг юм аа. Гэтэл миний хувьд төрөлхийн гадагшаага бусдад өөх дуртай, ярих дуртай байж болно шүү дээ тий. Тэгэхээр чи намайг дуурайгаагүй гэж хүмжлэхийн оронд хоёлаа энэ онцлогуудыг эхлээд ойлгосныхаа дараа ярилцвал илүү таатай харилцаа ойлголцол үснэ хүүхдтэйгээ. За дараагийн нэг гой зүйл нь юу гэхээр хүүхдтэйгээ зөвлөхгүйгээр шүүмжлэхгүйгээр ярина. Бид нар энэ нэг алддаг алдаа юу вэ гэхээр би ээжл юм чинь. За багшийнханц гаргадаг алдаа юу гэсэн гэхээр би ээжл юм чинь энэ хүүхдтэй цаах ёстой гэж ойлгоод дандаа ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг зүйлүүдийг хүүхдэд энэ хүүхдийн маань маш юм баригдмал байдалд оруулцдаг. Өнөөдөр хүүхд маань төвөгшөөхгүй сонсож болох ч гэсэн маргааш бүх зүйл ёстой дээр төвлөрөхлөөрөө хүүхэд шийдвэр гаргах чадваргүй болж эхэлдэг. Хүүхэд яах вүлээ гэдэг зүйлийг дандаа хин нэгнээс асуудаг, өөрийнхөө ямар нэгэн шийдвэр гаргах чадваргүй хүмүүс болж хуурдаг. За магадгүй ирээдүйд нөхрөөсөө дандаа хараатай, эхнэрээсээ дандаа хараатай эсвэл ямар нэгэн шин зүйл хийхдээ хин нэгэн шүүмжлэх бий гэдэг айцаасаа болоод ямар нэгэн шин зүйлийг хийхгүйгээр хийх тийм зориггүй болж эхэлдэг байх нэ. За дараагийнх нь бол өөрийн үзэл бодлоо тулахгүй байх. За өөрийн үзэл бодлоо тулахгүй байх гэдэг дээр болвол өөрийн үзэл бодлоо хүүхдтэй би ингэж бодож чинь чи ингэх ёстой, чи эмч болох ёстой. Чи монгол хэл маш сайн байх ёстой. Би тийм байсан гэхээсээ илүүтэйгээр хүүхдтэй ээж нь ингэж бодож чинь харин чиний үзэл бодол юу байна гэдэг зүйлийг хүүхдтэйгээ дандаа өөрийнхөө үзэл бодлыг хүүхдээрээ шүүмжлэхгүйгээр гоё нэмж санал болгож ярилцвал хүүхдүүд маань хүлээж авдаг. Түүнээс шууд үзэл бодлоо тулгах үед ээж дандаа ингэдэг штэ гэж тэр дундаа өсвөр насны хүүхдүүд л бодоод шууд хаалт үсгээд хүлээж авдаг вэ. За найзын төвшөнд очиж ярилцах буюу яг найзын төвшөнд очиж багш нь ярьсан те. Түрүүн бол би өсвөр насны охинтойгоо болвол яг найзын хамтдаа хоёлаа смуди ууж суужгаад гой зүйлээс эхлээд ярилцдаг. Өөрийнхөө бага насыг өөрийнхөө 13 таа байсан үеийг хүртэл хүүхдтэй ярьж инээж хоёлаа шүүмжилж шоолж алдсан онсон гой зүйлээ ярилцах үед хүүхдүүд минь ээж надтай нэрээ найз шиг байхад байгаа юм биш үү? Миний найз юм шиг биш үү? Тийм болохоор би ээжтэй бүх зүйлээ ярий, ойлголцъя, сайхан бай гэдэг үднээсээ бүх зүйлээ ярьж эхэлдэг. Ингээ бүх зүйлээ гой нээлттэй байх үед бид нэр хүүхдийн нууцыг хамгийн гол нь хин нэг нь ярихгүй байх хэрэгтэй. Энэ
үед ярьсан хэрвээ үед хүүхд хэрвээ олж мэдэх юм бол ээжтэй ахаад харилцаанд юм үнэхээр том хаалт бий болж ахаад эхнээсээ эхлэх хэрэгцээтэй болдог юм билээ шүү гэдгийг хэлье. За тэгээд дараа нь бол хүүхдийнхээ ярьж байх үед нь маш сайн анхааралтай сонсох, чухалчилж ярих. Хүүхдээ ярьж дуусныхан дараа за чи яриа дууссан уу? Тэгвэл ээж нь одоо ингэж бодож байна. Ээж нь одоо ярьж болох уу гэдэг юм уу? Ийм байдлаар ярихгүй бол хүүхдүүд маань үл тоогдож байгаа мэдрэмжийг авдаг. Өнөөдөр ээжээсээ үл тоогдож байгаа мэдрэмжийг авсан хүүхд ирээдүйд юу вэ гэхээр эмэгтэй хүмүүсээс даргаасаа, найзаасаа, нөхрөөсөө хүртэл үлд тоогдож байгаа мэдрэмжийг аваад энэ намайг тоодоогүй гэдэг харилцааны асуудлууд үүсээд цаашаа явдаг. Учраас энэ хүүхдийн хамгийн том суур цэцэгний хөрс шороо шиг суур нь бол яхаарахгүй гэр бүл нь тэн дотроо ээж нь юм шүү гэдгийг бас энэ дээр онцлоод хэлье. За тэгвэл эерэг харилцаа үүсгэх хаанаас эхлэх юм бэ гэдэг дээрээ. За нэгдүгээр тал хүүхдтэйгээ ярилцахдаа, харилцахдаа нүүрнийхээ урьдлаас эхэлнэ. Ууртай, көмсгөө зангидсан, ядарчихсан энэ үедээ битгий хүүхдтэйгээ ярилцаараа ууртай байгаа үедээ илүү хүүхдтэйгээ нүүрнийхээ урьдлаас хүүхэд тэртээ ээжихээ ямар байгааг ойлгочдөг учраас халттай харилцаа хийх үү, нээлттэй харилцаа хийх үү гэдгээ шууд шийддэг. За дараа нь дуу хоолойны өнгө за миний хүү юу гэж бодож байна? Эсвэл чи юу гэж бодод байгаа юм бэ? Гэдэг ч юм уу ийм байдлаар харилцах байх нь шүү дээ тийм ээ. Тэгвэл хүүхд чи одоо яг юу гэж бодоод яар да? Ари яар да суу гэх үед хүүхдүүд тэртээ айл хэдийн хаалттай харилцаа үүсгэждэг учраас таны өдөөс 1000 яригсан ч хизээч ярихгүй. Тэрний оронд юу гэхээр за яасан гинэ? Ээж нь сонсоход бэлэн байна хүүгээ. За миний хүү яар да? Ээж нь ойлгож байна чамайг. Би дандаа л чиний талд байгаа шүү гэж эхлэх үед юу гэхээр хүүхэд илүү нээлттэй болж эхэлдэг. За дараагийн нэг бол тааламжтай байдал буюу бид нар хаана ярих вэ гэдгээс шалтгаалах. Чимээтэй, шуугантай, олон хүнтэй газар хүүхдээ ярь гэлж шахаад байх нь бас тааламжтай биш. Тэгэхээр илүү гоё тайван орчин, хоёулахна байх орчин. Магадгүй миний хувьд бол охинтойгоо илүү гоё оройныхоо хоолыг хийгээд хамтдаа байх. Эсвэл хүүтэйгээ хүнсээ цуглуулад хоёлаа явж явах хоорондоо илүү гоё ярилцаануудыг бас хийж болдгоо. За аман болон аман бус байдлаар хүүхдтэй талархаж байгаагаа илэрхийлэх буюу хүүхдээ эерэг хандлага руу дуудах За ярилцаж байгаад нь ямар ч байсан ээж нь үнэхээр талархалтай байна ээж нь чамд баярлалаа гэдэг үгээр яриагаа эхлэх. За ярилцсанд баярлалаа гэдэг үгээр дуусгах үед хүүхдүүд маань юу гэхээр ээж энэ үед баярлаад идэх юм бэ. Ээжигээ баярлуулъя. Ээжтэйгээ ийм гоё харилцаа өрнүүлээд бай. Тэгээ хүүхдэд ч өөрөө тэр нь өөрөө маш гоё идэг. Тэгээ та нар тэгээд ярилцаад үзээрэй. Тэгээд энэ үед инээх үед тэгээ аман бус байдлаар гоё талархлаа илэрхийлэх үед, тэрвэрэх үед, үнсэх үед хүүхдүүд маань үнэхээр аз жаргалтай нэгэн болж эхэлдэг. За дараагийн нэг гоё харилцааны арга нь бол юу гэхээр хүүхдийнхээ яг хайрын хэлээр нь олж ярилцах. Хүн болгон ийм хайрын 5 хэлнээс нэг нь хоёр нь хамгийн ихээр харилцдаг тэр хэлээрээ ярилцах үед хүн маш их таатай харилцаануудыг өрнүүлдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийнх нь хайрын хэл нь юу байна вэ гэдгийг бас олоод мэдээрэй. За хайрын хэлний талаар бас үргэлжлүүлээд хичээл орохоор байгаа. Тэгэхээр хүүхд маань бэлэг өгөх үед ээжтэйгээ таатай харилцаа үүсэж гин үү, урмын өгөх үед илүү таатай харилцаа үүсэж гин үү гэх мэтчлэнгээр хүүхдийнхээ хайрын хэлийг олж мэдсэн тохиолдолд яг тэр хайрын хэлээр нь одоо ярианыхаа эхлэх эсвэл харилцааныхаа хамгийн их суурь болгох аргууд бас байдаг шүү. За тэгээд хүүхдтэйгээ яг одооноос эхлээд эерэг зөв харилцаа үүсгээд найзчиг нандин харилцаа үүсгээд эхлээрэй гэж ментор нь хэлмээр байна. За тэгээд та бүхэндээ 6 хүүхдтэй 6 минут зарцуулах 3 асуулттай харилцааны маш энгийн аргыг зааж өгье. Бид нарт нэг өдөрт 1440 минут байдаг.
Гэтэл хэдүүлээ тэрнээсээ нэг хүүхэдтэй 6 минут зарцуулъя өдрийн турш. Энэ хугацаанд хүүхэдтэйгээ 6 минут зарцуулаад ярилцаж байя гэдэг зүйлийг ээж болгон, аав болгон гэр бүлдээ санал болгоод хүүхэд болгондоо зуршил бүтээгээрээ хийж хэлмээр байна. Ингэж ярилцдаг хүүхэд хизээч сэтгэл зүйн таагүй байдал руу орохгүй. Ингэж ярилцдаг хүүхэд хизээч өөртөө итгэлгүй болохгүй. Ингэж ярилцдаг хүүхэд бол үнэхээр нээлттэй нэгэн болж чаднаа. Мөн ээжтэйгээ аавтайгаа найз шиг харилцаатай болж чаднаа. За тэгээ менторийн хувьд 3 асуулт байгаа. Та хэд маань энэ асуултыг яг охинтойгоо хүүтэйгээ цаг гаргаж суужгаад өөдөөдөөс харж суужгаад энэ асуултыг асуугаад хамгийн гол нь 1 минут яриад хүүгээ сонсоод дараа нь ээж нь яриад ээж нь 1 минутанда багтаж яриад хүүхдийнхээ ярьж явах үед нь багшийнхаа ярьсанчлан шүүмжлөхгүй таслахгүй ингэсэн штэ гүү яг тэр үед чинь тэгсэн байхгүй юу гэдэг ярианууд юу ч хийхгүйгээр зүгээр л сайхан суугаад таатай орчинд сонсоод цаг гаргаад ярилцаад үзээрэй. Энэ ярилцлагын дараа хоёрын харилцааны түвшин өөр түвшинд хүрнэ гэдэгт багш нь итгэлтэй байна. Мөн цаашлаад энэ асуултыг өөрчлөөд өдөр болгон хүүтэйгээ энэ мэтчлэнгээр зүрх сэтгэлээсээ ярилцдаг болоорой. Зүрх сэтгэлээсээ ярилцсан гэдэг маань охиныхоо дотор юу бодогдож байгааг ойлгох, сонсох, илэрхийлэх төр гайхалтай боломж шүү. Түүнээс биш бид нар зүгээр өдөр тутамдаа ярьдаг зүйлийг харилцан ярилцаад бие бинийгээ ойлгоод байна гэж бас худлаа ойлголт шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд 3 асуултаа сайхан ярилцаад үр дүнгээ бас яг энэ бичлэгнийхээ доор хуваалцаад яваарай. За тэгээд тавтаа сайхан ярилцсан зүрх сэтгэлийн үүд хаалга учиг нэгээр нээгцэн гэдэгт ментор нь итгэлтэй байна. Ингээд ярих биш, ярилцаж сураарай ээжүүдээ. Шүмжилж биш, сонсож сураарай ээжүүдээ. Тэгээд таны бодож байгаа бодол, үг, үйлдэл бүхэн толинд тусдаж хүүхдийн зүрх сэтгэлд байдаг толинд тусаж байдаг шүү гэдэг зүйлийг хэлье. Энэ талынхаа тусгатаар хүүхэдтэй нь ирээдүйд замаа хийж, мөрөө хийж, жимээ хийж, харилцаагаа хийж амьдрдаг шүү. Тэгэхээр хүүхдийнхээ зүрх сэтгэлд сайхан зүйлийг тусгаараа, сайн үгийг хэлээрээ, ерөөл хайрлаж байгаараа, сайхан зүйлийг хүүхдийнхээ төлөө байнга бодож байгаарай гэж хэлье. Ингээд өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Хичээлийн маань талархан сонссон танд гүнээ их баярлалаа.